28 түндэд үзэгчтэй. Өнөөдөр дуустгүй ярианы сэдвээр бид эрх зүйн төрд амьдарч байна уу гэсэн сэдвээр хэлцгээр оюун сайхны алтан гэрэл хуульчийг ураад байна. За манай дараагийн зочин маань доктор Цэвэл Аргачаагийн арилдын бүрөө олон улсын эрх зүйч Эрдэнэ үлгийн Эрдэнэ жамын Монгол Ардын хувьсгалт намын дэд дарга өнөөдөр хүрэлцэн ирээд байна. Сайн бацгаана уу? За өнөөдөр сэдв маань нэлээд өргөн хүрээг хамарж байгаа. Тэгэхээр маш чөлөөтэй ярилцахыг бол хүсэж байна. Манай улс эрх зүйн төр одоо байна уу? Цаасан дээр байна. Тэгээд нэг өргөн ойлголт юм болохоор хааш нь яаж хамаатуулж ойлгож гинэ гэдэгтэй байна. Эгэлжирийн хүмүүс за өөрийнхөө мэрэгчлэрээс хойш өмнө очиход тэнд эрх зүйн төр байна. 461-р 20 анги дээр очиод үзэхэд тэнд эрх зүйн төр байна. Үйлдвэр үйлчлэгээний газруудаар явж байгаа мэрэгжлийн албан байцаагчныг харахаар манайд эрх зүйн төр байна. Орой очиод зурагтаа асаавал өөрөлдөр зураг үзэх байна. За эрх зүйн төр маань өөрөө арчилсан нийгмийн тулгуур суур зарчим байдаг. Тэгэхээр манайх арчилсан нийгэм мөн үү? Манай Эрдэнэ жамын юу гэж бодож байна? Ер нь бол эрх зүйн төр байна уугүй гэдэг ер нь хэдхэн шалгуураар шалгачдаг л да тий. Тэгээд ер нь англиар ярих юм бол одоо rule of law, rule by law гэж нэг хоёр ойлголт байдаг. За rule of law гэдэг нь бол хуулийн засаглал, хуулиар засаглана гэж. За нөгөөх нь бол одоо rule by law гэхээр бол хуулиар одоо дээрлэхнэ гэж хэлэх юм уу? Одоо шууд монголчууд хэлэх юм бол өөрөөр хэлэх юм бол нэг нь бол төрийн байгууллагыг хуульд захирагдаж ажилтдаг. А нөгөөх нь бол төрийн байгууллага хуулиар далимдуулж одоо арт түмнээ захирах гэж оролддог. Өөрөөр хэлэх юм бол эрх баригчдад зориулсан эрх баригчдын тааллаар хууль гардаг юмыг бол одоо хуулиар дээрлэхнэ гэж ингэж хэлдэг. Ерөнхийдөө одоо тийм одоо социалист гэж хууч ярьдаг те. Гэх мэт одоо тийм тоталтар дэглэмтэй улсууд бол аль болохоор арт түмнийгээ одоо ямар нэгэн хайрцагт оруулах гэж хууль хийгээд тэрнийг бол эрх баригчдад нийцүүлж ингэж хийж байгааг бол одоо хуулиар дээрлэхнэ л гэж ингэж томилоод байгаа юм л та. Тэгэхээр манайх өнөөдөр бол үндсэндээ эрх барьж байгаа цөөхөн бүлэгэл хүмүүс бол хуулийг яг өөрийнхөө таалд нийцүүлж, өөрснийхөө ашиг сонирхолж нийцүүлж ингэж явж байгаа. Эрх зүйн төр бол товчхоноор хэлэх юм бол эрх баригчд буюу төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн үйлдэл үйл ажиллагааг хуулиар хязгаарлаж өгөх ёстой. Гэтэл бол одоо бол эрх баригчд маань бол яг өөрснийхөө таалд хуулийг нийцүүлээд арт түмнийг аль болохоор хуулийн одоо доор нухчиж ингэж байлгах сонирхолтой. Иймэрхүү төр зураг бол харагдаж байгаа. За сүүлийн үеийн үйл явдлууд ч гэсэн энийг бол улам бүр нотолж байна гэж ингэж ойлгох. За энэ хоёр дүгнэлттэй арийн маань санал нэгдэх үү? Бас түрүүний алтан гэрэл хуульчийн хэлдгээр хагас нэгдэж байна гэдэг юм да. Яг хоо эрх зүйн төр гэх манайх анхнаасаа орчуулгахдаа жоохон буруу орчуулсан. Rule of law гэдэг санаа юм байна. Тэгээ rule of law гэдэг маань өөрөө юу гэсэн бэ гэхээр хуулийн дүрмэн гэж байна. Хууль гэдэг одоо хүн болгон дагаж мөрдөх ёстой нэг юм байна шүү дээ тий. Тэгэхдээ энийг одоо энээс дээр бас нэг юм дүрм байна гэж. Тэр дүрмийг л хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол эн чинь одоо юу гэдэг вэ гэхээр дөрвөн үндсэн шинж байдаг. Эхнийх нь юу гэхээр хинч хуулиас даваа бишээ. Хэрвээ бид нар хууль гаргацсан бол тэр хууль хүн болгонд хав адилхан үйлчлэх ёстой гэдэг нэг дүрм аа. За хоёр дахь дүрм нь болохоор хэрвээ хууль гаргасан бол тэр хуулийг одоо бүгдөө мэдчих ёстой. Одоо ямар хууль гарч ийн, ямар зохицуулалт гарч ийн тэр хууль хүн болгонд одоо мэдгдсэн тийм ойлгомжтой байх ёстой. За гурав дахь нь болоод ирэхээр тэр хуулийг ямар нэгэн байдлаар амархнаар өөрчилж болохгүй. Яг гэвэл эдгээр хүмүүс бүгдөө ярилцаж тохиролцож байгаад ингээ гаргаж ирсэн учраас тэрийг өөрчлөхийн тулд тодорхой процессор явах ёстой гэдэг юм дүрм байна. За дөрөв дэх гол дүрм нь болохоор тэр хуулийг зөрчсөн тохиолдолд энэ ямар нэгэн процессор явах ёстой мó гэдэг дүрм байна. Тэгэхээр түрүүн алтан гэрэл хуульчийн хэлдгээр одоо тэр энгийн хүмүүст бол нэг талаараа эрх зүйн төрийг сайн үйлчилдэг, нөгөө талаараа огт үйлчилдэг. Яагаад гэвэл хүн болгон хуулийн өмнө адилхан байна гэдэг тэр ойлголт маань үйлчилдэг. Одоо сая жишээлбэл зүгээр нэг хүнийг зүгээр нэг компаниг очиод шалгахад хинч тоодгүй тийм үү? Тэгэхэд сая Женко Батулгын тэр хоёр компаниг энэтэй холбоотой байна уугүй гэж шалгах ажиллагаа явуулахад хотын даргамжигл ирэл, улсын их хурлын гишүүдэнд гүйжрэл энэ өөрөө Монголд эрх зүйн төр гэдэг ойлголт огтхонч байхгүй байна.
тэр хүнд одоо тухайн хүн хуулийн өмнө албан тушаал нь, хөрөнгө мөнгө нь, нийгмийн байр суурь нь тухайн хүнд одоо ямар хүн бэ гэдгээс шалтгаалаад хууль маань үйлчилж байна гэсэн үг. Тэгэхээр би бол манад эрх зүй төр байхгүй байна л гэж хэлнэ. За тэгэхээр ямарваа нэгэн барилга байгууламжийн суурь нь байхгүй бол өөрөө тэр барилга бол бас за сайнаар ярих юм бол хэврэг муугаар ярих юм бол тэр барилга байхгүй гэж үзэж болно. Тэгэхээр бид нар ийм арчилсан нийгэм маань ер нь байна уугүй юу гэж одоо манай үндсэн хоёр оролцогчдоос асуумаар байна. Цогоо арчилсан нийгэм үү? Үгүй эрх биш бас ингээд бүх юмыг нэг үгүйсгэж болохгүй л дээ. Энэ улс чинь бас энэ шин тогтолцоо руугаа шилжээл явж байгаа юм. Тэгвэл сайн байж байгаад харамсалтай нь муудаж байна. Муудаад буцаад би сайжрах байх гэж итгэж байгаа. Сайжруулахын төлөө бид нар ажиллахгүй бол энэ өөрөө идэхгүй. Тэгэхээр энэ нийгэмд нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх тоглогчид энэ дээр ажиллах хэрэгтэй. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр би нэг хоосон үг ярмааргүй байна. Энд чинь хүн болгон дотроо хууль зөрчигдөж байгаа бол тэрний эсрэг хүн болгон өөрөө эсэргүүц тэмцэх хэрэгтэй. Муу юм газар авахад сайн хүний дугуй байх л хангалттай гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний эсрэг бүгдээрээ чадах ятгаараа дуурж өөрчилж байхгүй бол харин энэ муутсан байгаа нөхцөл байдал өөрөө засрахгүй. Бид нар нөгөө оншоо зөв тавих хэрэгтэй. Үнэхээр сая энд хэлж байгаа улсуудаа би бол нэг юм дээр санал нэг байна. Хуучин 90-ад оноос бид нар ингэ шилжээд явахдаа агуу төгс төгөлдөр юм болчоогүй л дээ. Тэгвэл өнөөдөр байснаас хамаагүй дээр байсан юм. Тэгсэн чинь эн чинь эрс муудаад эхэллээ. Одоо энийг бид нар яаж засах вэ гэдэг асуудал байна. Одоо жишээл эрх зүйт төрийн тухай ярьж байна л да. Огт байхгүй гэж бол бас болохгүй л дээ. Машин улаан гэрэл дээр очиод зогсоод ногоон гэрлээр явж байгаа бол тэр хүн дүрм сахиад яваад байна да. Бид нар бүгдээрээ л одоо хуулийн доор, хуулийн захиргаанд амьдарч байгаа. Гэхдээ заримд нь илүү үйлчлээд заримд нь үйлчлэхгүй байгаад байгаа бол тэнд өөрийн дутагдал бий болцсон байна. Хуулийн захиргаанд амьдрна гэдэг бол ийм жоохон ч гэсэн ялгар байхыг л төвчж болохгүй байхгүй. Яг гэвэл тийм юм огт байх ёсгүй байхгүй. Хууль бол жигд үйлчлэх ёстой. Хуулийн хамгийн үндсэн зарчим одоо тэр rule of law гэдэг яриад байна. Нэгдүгээрт хууль байгаад, хоёрдугаарт тэр хуулийг зөрчвөл тэрний дагуу хариуцлага гарцаагүй бөгөөд зайлшгүй ирдэг байх ёстой. Түүнээс хэн нэг нь зөрчичөөд хариуцлагаас мултраад яагачгүй юм шиг яваад байж болохгүй. Тэгэхээр бид нар тэгдэг байж ич хууль мөрдөгддөг болно. Түүнээс хэн нэг нь зөрчихөд ихэнхт нь үйлчлүүлчихэд цөөхөнд нь үйлчлүүлэхгүй байх юм бол нэг л өдөр тэр ихэнх тэр цөөнхийг дуурайх бол. Тэр үед нөгөө хууль үйлчлэхгүй. Яг гэвэл хууль гэдэг ямар үед үйлчлдэг вэ гэхээр хэрэв тодорхой хуулийн норм байгаад жишээлбэл 90% дагаад мөрдөж байгаа бол 10% нь мөрдүүлэх эрх зүйн тогтолцоо ажиллаж болно. Хэрвээ хуулийн норм байгаад 90% нь биелүүлэхгүй 10% нь мөрдөж байгаа бол тэр хуулийг өөрчлөхгүй бол болохгүй гэсэн үг. Хууль нь өөрөө газраа болохгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр би гол хэлэх гэж байгаа юм нь юу гэхээр хичнээн цөөн хүн хуулийн хүрээний гадна амьдарч байгаа ч гэсэн тэр хуулийг тэр хүрээндээ үйлчлүүлж сурах хэрэгтэй. Яг гэвэл 90% нь тэрийгэ дагаж мөрдөд амьдарч болоод байгаа бол бусад цөөн хүн дагаад мөрдөд амьдрах гэсэн. Тэгэхээр манай би бол арчлал байгаа. Тэгвэл дүр эсгсэн тал руугаа айгүй их явж байна. Энийг бид нар зогсоох хэрэгтэй. Яг гэвэл зүгээр үс арчлал байна. Эрх зүйт төр нь байгаа. Гэхдээ энэ нь догол үүсчээд байна. Энийг бид нар засах хэрэгтэй. Тэгээ энэ бүгдээрээ л оролцох хэрэгтэй. Хажууд хараад сууж болохгүй. Дотор хэлж байгаа юм дээр нэг зүйлийг нэмжлэхэд арай өөр өнцгөөс ингээд аваад үзэх юм бол 90 оноос хойш явсан энэ арчлал гэдэг чинь өөрөө үндсэндээ эрх зүйт төрийг бий болгох процесс мөн шүү дээ үйл явц. Тунхаг зарчим талаас нь бол нэлээд амжилттай явсан байна. Тэрний үг гэвэл хүний одоо үндсэн эрх чөлөө шүү дээ. Сонгуульд оролцох, чөлөөтэй сонгуул хийх, өөрийнхөө одоо оршин суух газраа сонгох,
одоо юу гэдэг хувийн өмчөө те хувийн өмчтэй байх гэдэг энэ үндсэн энэ том тунхаг зарчмуудын хувьд бол нэлээ Монгол улсын хувьд бол хэрэгжиж амжилттай явсан байна. Тэгээд ингээд өнгөрсөн 10 20 жилийнхаа түүхийг ингээд үзэх юм бол ойр нэг 2004 5 он гараад үндсэндээ ер нь энэ том зарчмууд нь бол бид нар хүлээн зөвшөөрлөө. Манай нийгэмд бол нутагшлаа. Чөлөөт сонгуул гэдэг хүмүүс бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг боллоо. Хүний эрх гэдэг үндсэн том те агуулгаар нь бид нар ойлгодог боллоо гэж явж итэл дараагийн бидний хийх ёстой байсан хамгийн том ажил нь юу гэсэн бэ гэхээр тунхаг зарчмаасаа цаашлаад арчлалыг үйл явцын хувьд тэг процессын хувьд улам нарийн улам болсонгүй болгох байсан. Жишээ нь юу гэдэг төрөөс мэдээлэл авах тухай хууль байсан шүү дээ. Шилэн дансан гэдэг одоо шилэн дансны тухай хууль гэж бид нар яриад байгаа. Энээс чинь өмнө төрөөс мэдээлэл авах эрхчлөлийн тухай хууль гэж байсан. Баталсан байсан мэдээллийн эрхчлөөний тухай хууль. Тэрний дагуу одоо юу гэдэг ямар мэдээллийг ямар журмаар яаж авч болох уу гэдэг явж исэн. 12 оноос хойш сүүлийн нэг хэдэн жилийн нөхцөл байдлыг ингээд аваад үзэхлээр ямар байдал ажиллагдаж байна гэхээр процессын хувьд одоо юу гэдэг шилэн данс ч гэдэг юм уу янз янзын хуулиуд сайжраад гараад байгаа юм шиг мөртлөө үндсэн зарчимд нь халддаг юм газар аваад байгаа. Энэ бол өөрөө маш аюултай. Яг л тэр процесс үйл явцад байгаа алдаануудаа бид нар засаж болно, залруулж болно, тэрийг ойлгож байгаа сайжруулах болно тий. Одоо юу гэдэг төрийн албатай хэрхэн яаж харьцах вэ? Төрийн сургуулиудад хүмүүс яаж шалгалт өгөөд өөрийнхөө дүн мэдээллийг яаж ил тод болгох вэ? Хамгийн наад зах нь хэд улсын цэцэрлэгт өөрийнхөө хүүхдийг яаж хэрүүл зодонгоо бүртгүүлэх вэ? Энэ чинь бас төрийн ажиллах процесс шүү дээ үйл явц тий. Энийгээ бид нар цэгцлээд цаашаа явж итэл сүүлийн хэдэн жил бол яг тэр үндсэн арчилсан тий хүний эрх чөлөөний үндсэн зарчмууд руу халдах явдлууд бол аюулх газар авч эхэлж байна. Энэ бол өөрөө их аюултай гэж боддог. Жишээлбэл саяны яриад байдаг үндсэн хуулийн цэцгийн даргын асуудал. Том асуудал байна. Үнэхээр том асуудал. Зүгээр нэг амар санаа гэдэг хүн ямар машин унсан унаагүй гэдэг асуудал дээр авч тохоод шүү дээ. Тийм биш. Энэ бол өөрөө үнэхээр үндсэн хуулиар заасан төрийн байгууллагуудын төрийн тэр одоо эрх мэдэлтэй байгууллагуудын эрх мэдлийн хуваарлтыг өөрчилж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энийг хэрхэн яаж өнөөдрийн энэ нийгэмд байгаа үндсэн эрх чөлөө, үндсэн арчлалын үндсэн зарчмууд руу алдаад байгаа үйл явдлыг харин хэрхэн яаж зогсоох вэ гэдэг нь бол том асуудал өнөөдөр болж байна гэж би хараад байна. За би зоригтой бол тэр санал нэг байна. Энийхээ цогтойгийнхаа тэр өөдрөг үзэлт бол би үнэхээр биширч бахархаж байна. Одоо юу гэдгийг биширч бахархаад би ч өөрөө биширч бахархаад байгаа юм алга. Зүгээр л бас зүгээр хэлдэг штэ нэг германуудаа хэлдэг байдаг үйл ялэг жирэмсэн гэж байдаг. Та бол эсвэл жирэмсэн эсвэл үгүй гэж нэг байдаг те. Тэгэхээр арчлал бол нэг үйл ядлыг арчлал юм уу гэж байхгүй. Та бол эсвэл арчилсан эсвэл үгүй гэсэн нэг ийм л зарчмаар явдаг болов уу гэж бодож байна. Жишээ нь тэр үндсэн хуулийн цэцгийн даргаыг өөрчилж байгаа бол үндсэндээ манайд байсан Германы одоо эрх зүйч профессор бол танайд бол төрийн эргэлт болчлоо гэдэг бол ингээ шууд дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр жишээ нь хэлэхэд манай улс үнэхээр арчилсан бол энэ бол сонгуулиар илэрдэг. Тэгэхээр манайд үнэхээр ийм шудраг сонгуулийн систем үйлчилж гин үү? Жишээ нь сая үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт. Энийг энэ талаар та юу гэж бодож байна вэ? Батөрглөө би нэг юм хэлчихэ. Наад өгнөд чинь тоглоом биш байхгүй юу? Айгүй хатуу өгнөд ярьж байгаа байхгүй юу? Өөрөө арчлал байгаа эсвэл байхгүй гэж ярьж байгаа болов штэ. Энэ нийгэмд арчлал байхгүй бол сонгуулийн тухай ойлголт байхгүй штэ. Тийм учраас наан чинь бүх одоо ингээд намууд өөрсдөө бэлдээд явж байна гэдэг чинь над шиг л хүмүүс арчлалд бас итгээд ийм замаар юм өөрчлөгдөж болно гэдэг яриа явж гин гэсэн. А байхгүй гэж байгаа бол энд шал өөр арга хэрэгслийн тухай яриа орж ирнэ шүү дээ. Тэгэхээр цаана дараагаад энэ дээр яг таны хэлж байгаа дэр байхгүй. Одоо жишээлбэл жирийн тань шиг юу гэдгийг одоо тодорхой хэмжээнд бас найдвар тавиад ингэ явж байна. Гэтэл яг үндсэндээ тэр хамгийн одоо дээд зэгт болж байгаа тоогоонд тийм болж байгаа шийдвэрүүдийг харахад бол тэнд гарч байгаа үйл явцуудыг харахад бол үндсэндээ байхгүй болчихсон шүү дээ. Энэ одоо нэг хэдхэн сарын дараа гэм жилийн дараа ингээд бүх шат нь мэдрэгдэж эхэлнэ.
Одоохондоо хүмүүс нөгөө өөр дээр нь ирээгүй за зөвхөн тэнд л зодолдоод байгаа юм шиг хараад байгаа тийм. За тэр нь яаж идэх чинь саяны жишээнүүд л одоо шил үндсэн хуулийн эцсийн даргаыг яаж авчихъя. За өшөө тэр зарим намын дарга нар ямар байдлаар сонгогдов гэдээ ярих юм бол бас зөндөө асуудууд байна. Тэнд бол ямар ч аржилсан гэдэг юм уу? Ямар нэгэн эрх зүйт одоо тийм одоо арга хэлбэрээр сонгогдсон юм алга шүү. Үндсэн хуулийн эцсийн даргаыг бүх процессын хуулиудад зөрчиж жагаад аваа ийцсэн. Одоо гартаа оруулчин гутаа сая шийдвэрээ яаж гаргаж байна? Хоёр намын бүлэг өнөөдөр үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хүлээж авч байна, тийм. Энэ хүлээж авж байгаа нь яаж юм гэхээр үндсэндээ үндсэн хууль дээр хүчээр өөрсдөө захиал шийдвэрээ захиалаад тэрийг улаан нь хүлээж аваад чуулганы хурлыг хүчээр нааш нь татчих маргааш одоо юу гэдгийг ээлж тус чуулган зарж байгаа юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үндсэн хууль руу ингэж халдж байгаа. Үндсэн хуулийн одоо цэцгсэн байгууллагыг бол гартаа хийх замаар хүссэн шийдвэрээ гаргаж ирэх бол арчлал биш ээ. Энэ өнөөдөр энэ их хурлын төвшөнд явж байгаа энэ арчлалын энэ завхрал тун удахгүй одоо бүх хүмүүсийн нуруунд дээр бүх хүний амьдрал дээр бол гарна. Таны ярьж байгаа улаан гэрлийн асуудал, таны ярьж байгаа одоо юу гэдгийг жирийн одоо иргэн дээр тусч байгаа энэ бүх дүрм мөрж байгаа асуудал хайсан шүү дээ. Цөөнх нь ингээд мөрдөхгүй эхлээд мөрдөхгүй олонх нь мөрж байгаа цөөнхийн мөрдөхгүй байх нь одоо хүлэмжшөрөөд байвал бүгд дээр мөрдөхөө байна. Яг энэ рүү одоо харин яг энэ рүү одоо орох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яаж юм гэхээр нөгөө улс төр явуулж байгаа гэдэг төр барьж байгаа гэдэг хамгийн дээд институт те энэ бол хавтгай явчлаа. Нөгөө бидний яриад байдаг би манай бүх гишүүдийг хэлэв. Манай бүх гишүүд хэлэв. Тэгэхдээ манан гэж яриад байгаа энэ нөхдүүдийн дотор энэ бол нэр эрх зүй төрийг байхгүй болголоо. Одоо нөгөө бид нар энийг хүлээн зөвшөөрөөд энийг засахын төлөө юмар. Тэгэхгүй нөгөө нэг энэ арилаагүй арилсан гэдээ бид нар ингээд яриа суугадах юм бол бид нар цаг хугацаа байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид нар юу хэлэх гээд нэхлээр ер нь үндсэн хууль гэдэг чинь юу юм бэ? Бидний бүх энэ эрх зүйн төр системийн хамгийн одоо суурь нь тийм ээ. Тэгтэл энэ суурийг одоо яг энэ чигээр нь байгаа шүү гэж манаа сууж явах хэвээр үндсэн хуулийн цэц маань нэг асуудал дээр яг нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргаж байна. Үндсэн хууль нь өөрчлөгдөв. Тэгсэн мөртлөө 12 онд болохоор профессионал систем бол одоо хүний эрх хэрэгжүүлээ хангасан юм байна. Асуудал хэрэг үүсэхгүй. Бүр одоо 16 оны 4 сарын 1-нд хамгийн сүүлийн шийдвэр нь бид нарт. 16 оны 4 сарын 1-нд лист одоо буюу жагсаалт үндсэн хууль зөрчих нүг асуулаар зөрчөөгүй наа хэрэг үүсэхгүй. Тэгэл нөгөө амар санаа дарга буулаа. Нөгөө хоёр намын удирдлагууд тийшээ даалгавраа өглөө. 3-7 хоногийн дараа 4 сарын 22-ны өдөр үндсэн хууль хуралдлаа, шийдвэр гарлаа. Зөрчсөн байна гэж. За яг хөө ийм зөрчсөнгээ гаргачихд юм байна. Энэ бол нэг одоо завхрал, арчлыг устгаж байгаа нэг хэлбэр. Тэгвэл одоо бид нар хинд итгэхийн төр засаг маань одоо ямар хүчтэй нөгөө юу лээ хуулийн дагуу байх эрх зүйн чадамж байгаа юм. Үндсэн хууль зөрчсөн дүрмээр хуулиар явсан их хурл чадамжтай юм. Нэг асуудал. Тэрнээс байгуулагдсан засгийн газар чадамжтай юм. Хоёр дахь асуудал. Тэрнээс байгуулагдсан тэр Дубайн гэрээ одоо өшөө бусад ямар хууль үүдгийг тэд нар чадамжтай юм. Өнөөдөр сууж байгаа жагсаалтаар сууж байгаа 76 гишүүний 28 нь их хурлын гишүүн муу юм. Тэгэд ингэ бодохлоор эрх зүй төрийг үндсэндээ тэр үндсэн хуулийн саяны цэцэн шийдвэр тэр цэцэн шийдвэрийг захиалсан нөгөө бүлэглэлийн даалгавраар арчлыг байхгүй болгочих. Үндсэн хууль эрх зүй төрийг байхгүй болгочих. Энэ бол нэг удаагийн зөвхөн энэ дэр илэрч байгаа асуудал. Аль дээр үеэс л одоо бид нар цөөдөд яриад байгаа юм л асуудал. Би ингэж одоо сая яран дээр үнэн л дээ. Үндсэн хууль маань хэвээрээ. Тийм ээ. Яг түрүүчийн удаад нь маргаа үсгээс татгалзаж ирсэн жагсаалт үндсэн зөрчөөг нэг шийдчихсэн зарим цэцгийн гişүүд хэвээр байж байгаа байхгүй. Тэгээ бүрэлдэхүүнийг харахаар за санахаар очир утгаа байгаа. Наран чимэг багш байна лээ гэх тээ. Одоо ингээ бүрэлдэхүүнийг харахаар нэлээд нэг хэвээр байж. За тэгэхээр би цогтаатар байран дээрээс одоо хэдүүлэн ингээ сайн ч нэг жоох маргаа үсгээд ингээ явж байгаа юм байна. Свийг шарч. Ерөөс ингэдэж шít. Төгжрээд ингээ замын нэг тал төгжрээ явж итэл урсгал сөрөл нэг нөхөр тавьчихдаг тий харахаар. Тэнгүүд дагаал ингүүл хурдан явчих юм бол 2-3 нөхөр дагаж явдаг шít. Одоо ингээд бид ингээд төгжчихээ зогсож байна л хөгжлийнхөө өмнө машинаар бол ингээд хаашаа явах вэ гэж зогсож. Хажуугаар нь хэдэн нөхдүүд авчих чинь. Магадгүй маяг хасаацсан сүртэй хүчтэй гоё машин унтсан нөхдүүд. Одоо бидний дээр байгаа шиг явж. Одоо эднэрийг замын цаана дохиур мод өргөөд зогсоогоод эрхийг хасаад машиныг журмлах цагдаа байна уу? Өөрөөр хэлэх юм бол тэр цагдаагийн дохиур мод тэрийг төлөөлөл бий биелж байгаа гэхээр сонгуул. Одоо бидэрт энэ эрх нь байна гэж үзвэл энэ сүүлийн нэг шат болчиход дахиад тэнд цагдаа байхгүйгээр тэр уулзууд дээр цагдаа байхгүйгээр эсрэг талд урсгал сүрж байгаа нөхдүүд тэр уулзуурыг нэвтрээд цаашаа явах юм бол тэднэрт хариуцлага тооцох юу ч алга боллоо. Ингээд ерөөсөө эхлээл бид нар хардаг байсан шүү дээ. Ямар нэг хэрэг маргаан болоход ингээд за шүүгэл үн зүйг ялгандаа гэж хардаг. Янз янзын кейсүүд болонгот нийгэм дээр хараад одоо шүүгэл үн шударга ялах багтаа гэж
нэлээд удаа ингээд дуйлаантай шүүх хурал юмнуудыг хараад ингээд явсан. Итгэл алдсан да шүүх худлаа юм байна. Тийм. За тэгээ дараа нь яадаг вэ? Дараа нь за их хурлыг зөв шийдэх байх гэж хардаг. За их хурлынхаа төвшөндөө байнга орон дээр ингэчих болов, их хурл дээр ингэчих болов, засгийн газар ингэчих болов. Хараал ингээл итгэл унаал байгаль орчинтой холбоотой маш олон шийдвэрүүд дээр ингээл за энэ бол ойлгомжтой юм ийм байна гэж явсаар байтал биднэрт одоо яг жишээл хуульч хүмүүс миний хувьд бол ганц найдвартай газар дээр цэцвэсэн юм л да. Тэгсэн чинь нөгөө цэцээ тэг яг үнэ амарснаа асуудал ерөөсөө огт биш. Энэ тэг машин тэргийн асуудал ч ерөөсөө биш. Энэ бол ерөөсөө институцийн асуудал. Одоо тэгээ дараагийнх нь яаж ийн гэдэг чинь танай даргаыг ингэж болж байгаа юм чинь нөхөр минь цэцгийн гишүүн та гэсэн нэг юм юмруу орж ийн шүү дээ. Тэгээд тухайн үед тэр саналгүй байна гэхээр нь энэ саналгүй байна гэснийг санал болгоод явчихдаг. Тухайн үед зөндөө хэлээд дийлдэг. А тэгсэн мөртл энэ арга гүйцэлдүүлж байгаа арга болохоор яаж ийн вэ гэхээр нэг эвлүүлсэн видео Excel унах юм уу би гэдэг юм яг л энэ амарснаа бол муухай учраас ойлч. Хүний асуудал бүхэлдээ институцийн асуудал. Тэгэхээр одоо бид нар зөвхөн дарга юм нийлж байгаа нь одоо бид нарт яг энэ дүрм зөрчөөд эсрэг урсгал тавих гад биднээс хамаагүй хурдан ая тухтай тэгсэн мөртлөө дөрвийн бус явж байгаа тэр нөхдүүд энэ уулзуурыг гараа явахад зогсоох бид нар тэр саналын ирэх байна уу? Одоо энэ дээрээс одоо жиг арчлаа хэмжих хэрэгтэй байна. А ингээд хүн болгон хараад бухимдаад хуульч мэрэгчлээ нэглэг бүгдөө шудрагсан эргэлцчихэд байж итл тэнд ямар нэг арга хэмжээ байхгүй бол тэрний дараа жинхэнэ утраг дүгнэлтээ хийгээд тэр нөхдүүд мөн чөлөөтэй нэвтэрч яваад өөрөөр хэлэх юм бол сонгуул Монгол бүгдээрээ ялаад ингээд явчих юм бол за энэ бол бидэрт найдах юм үлдээгүй юм байна гэдэг энэ юм руу орохыг болцсон болов л гэж бодчих. За ингээд уучлаарай. Би нэг энэ нэг зүйлийг хэлэхгүй бол уг нь нэг нэвтрүүлгээр бол бид нэг актер улс төрч нэг тийм намын нэр дурдаж ярьдаг юм л дээ. Толго одоо шил өнөөдөр сая үндсэн хуулийн цэцгийн асуудлыг ярихлаар л хоёр намын захиалгаар манан нанал гэдээ яриад байна л да. Гэхдээ үндсэн хуулийн цэцгийн тэр хуулийн тэр шинжлэлийн хуулийг хэлцэхэд манай намын бүлэг тэр хэлцүүлэгт ороогүй. Харин тэгж ярих юм бол эрчим бүрдүүлж өгсөн хүмүүс нь хийн. Тэр биш даав тэр уянгаа энтдэг яагаад тэгвэл танаа намаа өөрсдөө хариуцлага тооцохгүй. Болох хэрэгтэй. Ерөнхийдөө бол юм одоо юу гэдэг зарчмын те том асуудал яригдж байхад одоо нэг тийм жижиг улс төрч бол илүү улс төрчлөлт бол илүү гэж би бодлоо. Би огцын дээр улс төрч нэгдүгээр хийгээгүй. Одоо болсон бодтой фактыг л хэлж байна. Энэ дээр улс төрчөд байгаа юм байна. Жишээлбэл одоо юу гэдэг үндсүүлийн цэцгийн шийдвэр хамгийн түрүүнд хүлээж авж байгаа хоёр институтыг өнөөдөр харалт. Бүгд ойлгочих шүү дээ. Тэрийг л хэлж би тэрнээс юуг ойлгосон бэ? Фактаа юм хэлээд байгаа байхгүй тийм л факт байна. Скул хүлээж авах нь скул хүлээж авахгүй. Хоёр л гарц байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо юу гэдэг харин тэр үндсэн хуулийн шийдвэр үндсэн хуулийн цэцгийн тэр үндсэн хуулийн тухай тэр энэ өөрчилсөн те хуулийг баталж яхад яг баталцсан тэгвэл. Яах гэж ирсэн бүрдүүлсэн. Танаа нам орж ирээд ягаад эсрэг санал өгч болдог. Манайхан ч ороод амьдаа эсэргүүцэлээсэн гэж ойлгож байна. Ард түмний санал асуулга явуулъя гэсэн шин. Одоо бид нар байхгүй болчихоо та нар учраа ол гэж байгаа эсвэл манайх эхнээсээ юм байр суурьтай байсан байхгүй юу? Энэ за арчилсан хууль ярьж байгаа бол энэ хуульчин өөрөө дотроо ийм улс төрийн процессыг хуульчлаа зөвшөөрсөн байхгүй юу? Хуулийг аливаа нэг одоо ингээд юу гэдэг үндсэн хуулийн цэцэнд шийдвэр гаргалаа. Энийг парламентаараа хилцхийн тулд бүлгүүд хилцдэг л маань энэ бол улс төрийн процесс. Угаасаа энэ хуулийн дотроо байж байгаа юм нөхгүй. Тэгээд байр суурийг илэрхийлж шít манайхаа. Түүнээс энэ хууль бус юм хийгээгүй. Хууль бус юм нь чуулган дээр биш. Тэрэнд бол заавал та нар таалагдахаар үгүй гэж хэлсэн бол хууль ёсны байгаа. Хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч авж байгаа. Ягаад гэвэл өөрсдөө захиасан учраас гэж би хэлээд байна шүү. За яг тэгж яриулна шүү дээ. Мажоритар систем бол үндсэн хуулийнхаа үнэхээр үг үсэгт эхнээсээ нийцсэн байсан юм уу гэдэг асуудал бол өөрөө том асуудал шүү. Тэрэн дотор ингээд ярих юм бол биелав шударгаар яг тэр хүмүүс нь орж ирээд өөртөө нэр дэвшээд нүрээ харуулж агаад сонгогдоод явдгийг. Тэгэхгүй бол үнэхээр энэ пропорционал системийн онцлог бол нам сонгож байгаа. Ингээл харалта. Нэг гишүүн татагдаад гарахад тэрний дараа орох гишүүн тэртээ автомат нам нь өөрөө сонгоод жигсаагаа тавьчих. Түүнээс тэрийг ард түмэн 1 2 3 гэж жигсаагаагүй шүү дээ. Намын шийдвэр хэрэгжиж байгаа байхгүй юу? Уучлаарай. Наадах чинь бол би зөвшөөрөхгүй байна. Энэ чинь бусад улс орнуудад ингээд хэрэглээл явж байгаа процесс. Хоёрдугаар үндсэн хууль тийм. Манай үндсэн хууль ч гэсэн тэр бол улс орн байгаа нь бол байж болно. Өнөөдөр тэр яг шууд сонгуулаар сонгоно гэсэн утгыг
өөртөө тааруулаад гоё би бол айгүй олон хүнийг энэ пропорционал систем дээр шүү дээ те. Хүмүүсээс нуугдаад ороод ирэх үндсэн хуулийн цэц 12 онд яагаад наадхан дээр чинь зөрчиж өгсөн. Үгүй харин тэгэхээр чинь үндсэн хуулийн цэцийг бол цэвэр ашиглаж байгаа байхгүй. Тийм за. Би залуучууд тайвшраарай, намуу тайвшраарай. Бүгдөө энэ чинь шийдэл ярих гэж зөвлөрсөн гэж би ойлгоод байгаа шүү дээ. хүүл өөрөө Шийдэл гаргаж иржээ. Асуудлаа ярих нь чухал юм тий. За тэгвэл асуудал ойлгомжтой байна тийм үү? Төрөний бидний яриад байгаа эрх зүйн төр гэдэг бол хүн болгонд хууль адилхан үйлчлэх ёстой. Зохих хэмжээний урд нь тохиролцоод хууль болгоод гаргацсан процессор дамжаа явах ёстой гэж. Одоо тэгсэн чинь манай нөхцөл байдал ямар байна гэхээр та нарын бүгд ингэж ярьж байгаа жишээн дээрээс харахад маш олон бусад жишээн дээрээс харахад эрх мэдэлтэй нөхдүүд юу дуртайгаа хийгээд байна. Тэ? Энийг хэн ингэ хийлгээд байгаа гэд эргээд харах юм бол энэ чинь тулгай чи ч гэсэн хийлгэж байгаа. Алтан гэрлээ та ч гэсэн хийлгэж байгаа. Зөвхөн руугаа та ч гэсэн хийлгэж байгаа. Яг тэгвэл энийг хэн хяналтыг нь тавьж хэн яаж явах юм бэ гэхээр ард түмэн өөрөө байхгүй. Ард түмэн тэгээл дандаа хүнд дээрлүүлээл байж байгаа хүмүүс аахгүй юу? Угаасаа өөрсдөө манай ард түмэн. Тэгээ энийг одоо үгүй нэг бол би хувьсгалаар шийднэ гэд нэг бол эднэр муухай гэл ингээ хараагаа сууж идэг ийм хоёрхан юм байгаад харагдаад идэх. Хувьсгалаар нь шийдгүй хараагаад суухгүй. Энэ дээр яадгүй гэхээр бүх ингээд энэ систем төр дөрвөн засаглал байж байгаа шүү дээ. Шүүхийн засаглал, гүйцэтгэх, хууль тогтоох хамгийн гол нь мэдээлэл. Мэдээллийн засаглал нь одоо бүр байхаа болсон. Тэр бол зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилдэг тийм засаглал бол байвч хуулийн засаглал түрүү манай алтан гэрлээ хэлдгээр те бас ингээд одоо мөнгөтэй төвөрөхтэй тийм хүнд илүү үйлчлээд нөгөө ард түмэндээ болохоор жинхэнэ одоо яг зөвөөрөө ажиллаад мөнгөтэй төвөрөхтэй эрх мэдэлтэй хүнд болохоор зөв бишээрээ ажиллаад идэг болчихжээ гэж. Тэгэхээр энийг ингээд яаж засах ёстой юм бэ ч гэдэг юм. Энэ өөрөө ямар байх ёстой юм бэ гэхээр энэ дөрвөн эрх мэдлийн баланс нь хангагдсан цагтл энэ дөрвөн засаглалын баланс л хангагдсан цагтл явах ёстой юм байна. Тэгээ энэ дөрвөн балансыг хэн хангаж өгд юм бэ гэхээр хүмүүс хангаж өгдөг байхгүй. Хүмүүс өөрсдөө. Энийг асуудал болгоод дэвшүүлдэг. Асуудал болгоод дэвшүүлээ тэрийг нэг иргэн асуудал болгоод дэвшүүлэнгүүт тэр нь төрийн бас байгууллагаараа дамжаад тэр асуудлыг дэвшүүлдэг те. Төрийн бас байгууллага нь хуульч тандаад хуульч нь тэрийг ингээ энэ хууль ийм юм байх хэвээр ийм юм байна гэдэг дүгнэлтийг гаргаад ирдэг. Тэгэнгүүт тэн чинь сэтгүүлчт нь хурж ирээд хөө энэ асуудал ийм юм байв шүү. Энийг ингэж засах ёстой юм биш үү? Ингээд засъя гэд тэр эрх мэдэл бариад байгаа хүмүүсийн чинь одоо энэ хазаарыг нь бол бариа зогсож идэг хүмүүс нь байхгүй уулна. Тэгсэн чинь нөгөө хазааранч байхгүй л юусэн ингээд нэг эмх замбраагүй л юм болчиход байгаа юм л та. Тэгэхээр яг түрүүний зөвхөн дарга хэлдгэр 90 байсан бол одоо эн чинь 80 болоо 70 болоо тэгээ 50 болоо тэгээ сүултээ нөгөө алтан гэрлийн хэлдгэр тий цагдаач явах. Тэр алтан гэрлийн түрүүний хэлдэг жишээн дээр тэр цагдаа бол ард түмэн өөрөө юм ба. Тэгэхээр энийг хин ч одоо биднэрт ирээд хин нэг нь гоё чонхор амартай шаардлагатай ах ирээд энийг засч өгөхгүй юм ба. Бид нар өөрсдөө л засах ёстой юм ба. Энэ дээр бас та бол их чухал сэдв хөндлөө. Дөрөв дэх засаглал буюу сэтгүүлчд маань үнэхээр ардчлалын том манаагчд байдаг. За гэтэл одоо ардчилсан нийгэм буюу эрх зүйн төрийн үед бол сэтгүүлчдийн амь насанд хүрэх нь бол өөрөө маш том асуудал болж нийгмээ бол дөргиодог. Саяхан манай нэг нэртэй сэтгүүлчийг бол гадны нөлөөллөөр бол одоо амь насанд нь хүрчлээ гэж үзэх сэжиг бүхий нөхцлөөр тэр хүн таалд өгслөө. За элдв янзын туу цаачлаад байдаг тэр баахан дарга нар тэр том сэтгүүлчийг сүүлчийн замд үтгэхэд нь би өглөө өөрөө очив. Тинчээ тэр дарга нараас бол ганц ч хүн үзэгдээгүй. Тэ. За тэр хэрэг бол одоо болтол ганц хаанч юусоо тэр хэрэг бол дурддаггүй байна. Төр засгийн хэмжээнд ч ярихдаггүй байна. Сэтгүүлчдээс асуухаар бид нар ярихаас айгаад байна. Дарамтлаад байна гэж одоо шууд тэр үнийг хэлж байна. Тэгэхээр энэ бол ингээд бидний энэ маргаан дээр бол маш том одоо цэг тавьж ийн гэж би ойлгож байна. Манайд хэрвээ ардчилсан нийгэм манайд байсан бол энэ хэрэг бол маш том шуугаан үүсгээд явж явах хэвээр. Тэр үнийг цагдаа өдөр болгон телевизээр тайлгнаж явах хэвээр. Яг уул мөрөөр нь ямар ажил хийгдэг гэдэг. Цагдаач дуурахгүй байх, сэтгүүлчт нь ч айгаад амаа өдүүлчихсэн байна. Тэгэхээр энэ нөхцөлд бол бид нар ямар нийгэмд одоо амьдраад байна вэ гэдэг бол шууд харагдаж байна. Дараагийн асуудал бол энэ сонгуул. Бидний одоо энэ орох гээд байгаа юм үнэхээр сонгуул мөн үү? Сонгуульдаад байна уу? Сонгуульд орох гээд байна уу? Миний харж байгаагаар бол улаан цайн сонгуульдаад байна. Одоо энэ сонгуульд өгсөн байхад энэ хуулиудыг ингэж өөрчилдөг, үндсэн хуулийн цэцгийг ингэж оролддог. За одоо жишээ нь яг өнөөдрийн жишээ гэхэд би хүнээс дуулж байгаа.
боловсролын төрийн сангаас одоо ингээ хүмүүсийг шүүхт өгөх гэж байна. Таны нэр тэрэн дотор орцсон байна гэдэг гэж байгаа байхгүй. Ямар учиртай ингээд яваад очисон чинь та гадаадд сургууль төгсчөөд хурж ирээд одоо ингээ бүртгүүлж барайгүй учраас таныг шүүхэд өгөх гэж байна гэж байгаа байхгүй. За намайг бол төрийн албанд ажиллаж исэн гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Тэр радио телевизээр тэр тухайн үедээ бол өчнөөл гарч ирсэн, ярьж ирсэн тий. За нөгөө талаар өнөө эрх зүйн төр гэдэг. Тэр 2002 онд тэр гэрээг байгуулсан. Би 2007 онд их нутагтаа буцаж ирсэн. Тэгээ тэнцэнэ бол ажил мажлаа хийгээд явж исэн тий. Хөөн хилцэх хугацаа гэж бас байдаг. Эрх зүйн ойлголт тий. Тэр утгаараа аваад үтсэн ч гэсэн 13 жилийн дараа энэ гэрээг одоо ингээд дүгнэх гэж байгаа юм уу те. Тэгэнгүүтээ яг сонгуулийн өмнө одоо сонгуульд орж болзошгүй хүмүүсийг одоо нэг диплом гэдэг одоо нэг сайхан юмар бол хүмүүсийг ингэж дэгээддэг нэг юм гогцоо гаргаад иржээ. Тэгээ одоо ухаанда би бүртгүүлээгүй учраас намайг шүүхэд өгчөөд тэгээ сонгуул өнгөрсний дараа хэрвээ би нэр дэвших юм бол уучлаарай та бол одоо ингээд яатсан байна. Тэгтээ сонгуул өнгөрцөө уучлаарай. Одоо уучлахгүй гэдэг одоо нэг ийм шалтгаан гарч ирэх юм байна л да. Тэгэхээр энэ бол эрх зүйн төр аль хэдийн устсан гэдгийг бол би бол хувьдаа шууд дүгнэлт хийж байгаа. Байж болох бүх булхайн аргаараа яаж болдгийг бүх тэр юмаа бол хийж ийн. Энийг бол эрх зүйн төр гэж бол хэрхэвч үзэж болохооргүй болсон байна. Тэгэхээр энэ дээр бол Ари маань бол маш их чухал point гаргалаа гэж бодож байна. Би ер нь ингээд эрх зүйн төр ардчилсан төр хоёрч яг нэг ойлголт биш гэж ингэж хэлмээр байгаа юм л. Ягаад гэвэл эрх зүйн төр гэдэг бол тэр тухайн төрийг бол хууль эрх зүйгээр засгалж гин үгүй юу гэдэг ойлголт. Өөрөөр хэлэх юм бол ардчилсан улсууд ч эрх зүйн төртэй байж болно, ардчилсан биш улсууд одоо жишээ нь Хойд Солонгосч хуультай. Өмнө одоо хөрш маань коммунист улс гэж ярьдаг, бас хуультай. Ингээд ямар одоо ардчилсан бишээсээ хамаарат бүгдээрээ эрх зүйнтэй байдаг. Жишээ нь Хятад бол хамгийн сайн эрх зүйн төртэй улс гэж одоо дүгнэж байгаа шүү дээ. Хууль хамгийн сайн хэрэгжиж байна. Тэгээ журам нь хамгийн сайн хэрэгжиж байна гэдэг энэ Хятад бол ардчилсан биш мөртлөө эрх зүйн төртэй улс. Ардчил нь өөрөө дотроо бас тий жинхэнэ одоо ардчил байна уу эсвэл уйрын ардчил байна уу гэдэг нь хоёр юм хуваагдчих. Тэгэхээр бидний одоо зорж байгаа юм бол нэгдүгээрт маш сайн одоо эрх зүйн төр, хоёрдугаарт нь сайн ардчил хоёрыг л одоо нийлүүлсэн л одоо сайхан нийгмийг ингэж байгуулах гэж явж байгаа. Аль нэг нь байхгүй болох юм бол тэгэл худлаа. Төрөл огтлцоогүй ардчил байхгүй. Тэрийг л ойлгох. Үнэн. Тий. Тэчнээ одоо ардчлалаар байгуулагдсан ч гэсэн хуульчилсан одоо эрх зүйгүй тийм түүхэн цаг хугацааны тийм нийгмүүд бий л дээ. Тэгээ бидний юм бол зүгээр энэ дээр ингээ одоо ингээ харахад чинь саяны одоо сонгуулийн хууль интерес ингээ харахад бол жишээ нь одоо манай Монгол Ардын намын хүмүүс бол хэлж байна. Бид нар бол ямар ч буруугүй шүү. Жишээ 12 онд жишээ нь энэ хууль батлагдсан. Монгол Ардын нам олонх байсан. Тэр үед бол пропорционал байх нь хамгийн сайн гэдэг хуулийг баталсан. 28 пропорционалыг бол Монгол Ардын хувьсгалт намын нэг ч оролцоогүйгээр баталсан. Тэр үеийг нь баталсан хуулийг нь бас сонгуулийн өмнө үндсэн хуулийн цэцээр очиход бас Монгол Ардын намын хуульч гишүүд очиж хамгаалаад үндсэн хуулийн цэцээр бол хамгаалаад авгарч ирсэн. Ахаад сая 15 онд баталсан, 12 сард баталсан хуулиар Монгол Ардын намынхан ч ажлын хэсэгт нь орсон, арч намынхан ч орсон. Тэр тэгээ баталсан. Одоо эндээс аль алиас нь буцаад чинь хар машин бол болохгүй, эсвэл бол одоо энэ жагсаалт болохгүй гэдэг ингээд бүлгэрээ шийдвэр гаргаж ийн гэдэг бол 4 жилийн өмнө өөрснөө олох байх та. Сая одоо тэ цөөнх байхтаа ч гэсэн хамтарч баталсан хуулийнхаа эсрэг эв нэгдэлтэйгээр гараа өргөнө гэдэг бол надад их гайхалтай байгаа байхгүй. Юу өөрчлөгдсөн юм бэ энэ хооронд? Энэ хооронд иргэний дайм болцсон юм уу? Хүн нам гарч ирсэн. Монгол Ард дээр гарч ирсэн. Энэ бол ерөөсөө тэгэл эсрэг явж байгаа үзэхгүй. Ерөөсөө ямар ч улс төр судлаач нэгэ үзэхэд бол аль аль намынх нь рейтинг бол яг цэвэр дүнгээр бол 15-аас итэхгүй байгаа. Яг хоо сонгуулийнхаа эрсдэлтэй холбогдуулаад явхад бол 30 охин гарч байгаа хамгийн одоо өндөр судалтай намууд нь тий. Үндсэндээ аль ч нам бол ард түмний дэмжлэгийг авахгүй хэмжээнд хүрсэн учраас одоо тисчүүлдэх шинэ хүмүүст байраа тавьж өгөхгүй тулд одоо энэ сонгуулийнхаа тоглоомын дүрмийг өөрчилж байгаа байхгүй. Одоо тэгээд хууль ижилхэн үүснэ гэдэг бас хоёр янз шүү. Ягаад тэгэхээр жишээ нь бид нар 6 сарын 29-нд сонгуультай 28-нд хууль шинээр өөрчилж болно. Өөрчилж хүмүүс мэдж байгаа. Тэгэхдээ 29-нд үйлчилж байгаа хууль бол бүгдэнд нь адилхан үйлчилж байгаа байхгүй. Тэгэхээр хууль ижилхэн өөрчлөнө гэдэг бол өөрөө цааталтаа тэр хуулийг хэрэгжилж байгаа хүмүүст ижил нөхцөл бололцоог олгож ийн үгүй л гэдэг асуудал байд. Тэрнээс ч бол тэр тухайн үед саналаа өгөхдөө нэр нь байж гин үү саналаа өгөх бололцоог хангаж ийн гэдэг бол биш. Өөрөөр хэлэх юм бол энэ ч ямар гурван юм гэхээр нэгдүгээрт сонгогчдод тэр хуулийг таньж мэдэх хугацаа байна уугүй юу гэж. Бүх сонгогчдод. Хоёрдугаарт сонгуульд өрсөлдөж байгаа бүх нам нэр дэвшигч бие даагчдад ижилхэн нөхцөл бололцоо байна уугүй юу гэж. Тэ? Хоёрдугаар асуулт. Гуравдугаарт нь тэр сонгуулийг зохион байгуулагч байгаа төрийн байгууллага энэ сонгуульдаа бэлэн байдалд орж чадахгүй юу гэж асуудал. Тэр энэ гурвыг
гурвуулангийн хангахын тулд наацхан 6 сарын өмнө өөрчлөлт болохгүй гэдэг юмыг л тоглоомын дүрмийг 2-3 оноос бид нар мөрдөжээ. Гэтэл бол олонхороо энэ хүмүүс чинь бол өөрчлөлтөө үжээ үндсэн хуулийн зэс захиалга өгнө гэдгийг мэдсэн. Дунд нь үндсэн хуулийн зэсийн даргаыг авч хаяна гэдгийг мэдсэн. Дараа нь одоо энэ чуулганаар тогтолцоог нь өөрчлөнө гэдгийг мэдсэн имийг 12 сард батлаад тэрнийхэн дагуу хүмүүс одоо чинь эхнээсээ ахуулаад сонгуульч өөрчлөлт эхэлсэн шүү дээ. Ажил төрөлтэй нь ажиллаа өгөөд эхэлсэн. Сонгуулийн тойргууд байгуулагдсан 150 хоног юм гээд ингээд бүх юм авч явахад одоо дунд нь өөрчлөе гэж ярьж байгаа байхгүй. Тэгснэ тэр чинь гой аргумент гаргаж ирж байгаа. Бид нэр энийг зөв буруу гэж. Одоо бол зөв буруугийн тухай асуудал байхгүй. Алингээр нь ч байсан зөв буруу байж болно. Зөвхөн ганц намд ашигтай тогтолцоог угаасаа байдаг ч хөө. Сонгуул юм бол. Тэгэхээр гэхдээ хамгийн гол нь бүх хүн тэрийг мэдэх, тэгшэрхтэйгээр оролцох бололцоотой байх хэрэгтэй гэж. Тэрнээс ч бол хуулийн залтал бүгдэнд нь адилхан. Гэхдээ яаж хэрэглэхээсээ болж байгаа. Замын хөдөлгөөний дүрмээр жишээ авчихна л да. Замын хөдөлгөөнөөр гэрэл дохооноос гадна замын цагдаа тогтдог шүү дээ, тий. Замын цагдаа ганцхан игнэг л дохоод байгаа байхгүй. Бүгдэнд нь ижил үйлчж байгаа гэдгийг чинь замын цагдаагаар төлөвлөж тайлбарж болохгүй шүү дээ. Тэр хүн бол яг хуулийн дагуу дохиж байгаа. Ягаад гэвэл дохих хэрэгтэй учраас. Тэгэхдээ сонгуулийн ерөнхий ороо их хурл болчоод ганцхан Монгол ардын намч гэдэг юм уу цөөхөн мөнгөтэй хүмүүс зориулсан л дохоод бус игнэ нь яах юм бэ? Цөөхөн ч гэсэн тэнцэж хүмүүс зогсож байгаа шүү дээ. Ажилтаа явна, ар гэртээ харна. Тэр тэгш үйлчлэнэ гэдэг бол бүгдэнд нь тэгш боломж олохыг хэлдэг болохоос биш, тий? Журмыг л ганцхан журмынхаа дагуу амьдрна гэвэл эн чинь өөрөө хуулиар даралж байгаа тогтолцоо болно. Миний түрүүний хэлээд байдаг rule by law гэдэг англиар бол хуулиар дээрлэх гэдэг тогтолцоо руу ороо. Хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш цаазар авах ялтай бол тэрэн дээр хүний эрх яриад авах юм байхгүй. Та тийм хэмжээний яллын одоо юу гэмт хэрэг үйлдэлсэн байгаа бол тэгээ хуулиар чинь тэгээ заагаад өгсөн бол тийм ялч нь ирнэ гэсэн. Тэгэхээр энийг өөрөөр хэлбэл арчилсан тогтолцоо гэдэг чинь өөрөө хатуу хуультай тогтолцоо. Тэр дүрмээрээ юмнууд чи явж гэнэ үгүй юу л гэдэг. Тэгэхээр одоо энэ зүйлдээ би бол нэг юм ярмаар байна л да. Одоо надад харамсаад байгаа юмнууд бол байгаа. Би түрүү хэлсэн шүү дээ. Бүх юм гоё биш байгаа даа. Бүр байхгүй байх гэвэл эн чинь үндсэн хуулиас авахгүйлаад арчил ингээд бодоод үзтээ. Арчлал байхгүй байх гэдээ ярьж шүү дээ. Тэгвэл арчлал одоо шинээр бий болгох гэд яах вэ? 92 оны хууль үндсэн хуулийг чи өөрчлөх юм орж ирэх нь. Шинэ үндсэн хууль гаргах юм. Одоо эмнэлэгт юу гэдэг өвчтөн ороод ирсэн чинь нэг эмчилж чадалгүй буруу эмчлээд хүн өгчжээ. Тэгэхээр гадна зогсож байгаа хүн энэ огт эмнэлэг байхгүй болчихжээ гэж яриад байгаатай адилхан байгаа. Үгүй тэр эмчийн хариуцлагын асуудал. Тэгэхээр тэр буруу үйлдэлүүд хаана хийгдээд ялангуяа эрх зүйн практик тогтоод байна. Тэр юмнуудаа засаад явах суур Монгол улсын тогтолцоо чинь байж байгаа штэ. Яг нь тэгэхээр хинч үгүйсгээгүй. Яг хамгийн гол нь туйлшралтай юм аа. Энэ нь штэ. Засах хэрэгтэй зөндөө арчлалын хамгийн гол тэрийг ч хэлж байгаа штэ. Дүр эсгсэн шинжрүүгээ орцсон байна. Энийг засах хэрэгтэй байтугай эн чинь бол яг дүр эсгсэн арчлал болцсон байна. Тэрүүний гол шинж тэмдэг нь бол хуулийг алагчлан буюу сорчлон хэлээд байгаа шүү дээ. Энүүнийг selective justice гэж хэлдэг те. Rule of law гэдэг чинь бол бүгдээрэнд нь ижил үйлчлэх хэрэгтэй. Энэ яри чи өөрөө айгүй хариуцлагатай байхгүй. Би тэгэхээр засах юмнуудад маш буруу явцсан юмнууд байгаа шүү дээ. Би жишээлбэл нэг юмд харамсаж байгаа. Сүүлийн бүх сонгуулийнхаа өмнө сонгуулийнхаа хуулийг өөрчилдөг болж. Энэ бол нэрээ шудраг биш. Энд чи буруу байхгүй юу? Яг гэвэл засаглаж байгаа хідэн хүн өөртөө тааруулаад би яаж ч сонгогдохоор байна гэж бодож хуулиа өөрчлөд байж буруу шүү дээ. Би энийг зөв. Гэхдээ би энийг буруу гэж ярьснараа Монгол улс арчил байхгүй болчихлоо гэж ярьчихлаа. Бас тэрийг одоо би одоо нэг юм сони юм энэ дунд яг энэ яран дээр нэг нэмэт. Одоо ингэж байгаа 2003 онд баталсан одоо таны ярьж байгаа 2003 онд баталсан хүний эрхийн үндэсний тунхаг өвчг тийм ийм баримтч одоо хөтөлбөр байна. Тэр их хурлаас баталсан. Тэрэн дээр яаж ийм гэхээр сонгуулийн хуулийг одоо өөрчлөлт эрх нь бол их хурд байгаа учраас заахаа өөрчлөлт. Тэгвэл ядад 6 сарын хамгийн багадаа 6 сарын өмнө өөрчлөх ёстой хөдөлгөх ёсгүй гэж. Одоо тэгэхээр нэгэнт маань би одоо хэлээд байгаа түрүүс бүлгийн шийдвэр гаргаад өөрчлөх гээд шулуутсан байгаа. Эхлээд сонгуулийн хуулиа өөрчлөхөөс өмнө хүний эрхийн тэр 2003 онд батлагдсан баримт бичгийг эхний ээлж нь хүний эрхийг хангах одоо Монгол улсын тэр тунхаг баримт бичгийг эхний ээлж нь хүчинг болох хэрэгтэй. Тэгж яагаад сонгуулийн хуулиа өөрчлөлөө гэж би захих гээд байгаа. Өөрөөр хэлбэл Монголд хүний эрх гэдэг юм байхгүй болсон. Тийм учраас тэр хуулийн дээр 2003 онд батсан хөтөлбөр тэрнийхээ заалтыг авч иж байгаа тэгвэл ядаж таны ярьж байгаа нэг процессын хуулийнхаа дагуу юм хийгдэх гэдэг шүү гэж хэлэх гээд.
Тэгээд яг энэ их хурал одоо энийг баталж байгаа намууд хүний эрхийг байхгүй болгож байгаад 2 сарын хугацаанд сонгуулаа хийх гэж байна гэдгээр зарлах хэрэгтэй. За тулгаа баярлалаа. Би Алтан гэрлээс асуумаар байна. Юу манай шүүх хууль сахиулах байгууллагууд хараат бус байж чадж байгаа. Та өөрөө энэ салбарт бол одоо бас баггүй хугацаанд ажилласан. Хараат бус байж чадахгүй байгаа. Одоо энийг яаж гоё үгээр хэлэхэд дэж. Тэгээд шүүхийн тухай хэлэхэд үндсэндээ сая цэцтэр 2 дахь удаа байна уу 3 дахь удаагаа ч байна уу над шүүх маань ингээ хөдлөөдөл биш шүү дээ. Шүүгчд би бас энэ талаар нэг юм бичиж шивлүүлж л шүү. Тэг яаж ийм үг гэхээр ингээ хөдлөөд ирэхээр тэр болгонд уг нь ингэдэг бай сууч алтан гэрээ шүүгч боллоо. За хин ерөнхийлөгч байна. Тэрний зарлиг гарлаа шүүх хэрэг зүйл нэр өгцөө. Би ингээ шүүгч. За тэгээд чинээс цогтотор нэг юм захиулт юм байхгүй. Хуулийн юм байгаа гэсэн үг байна. Одоо ингээ байнга хөдөлгөөнтэй. Хуваарлагдж магадгүй. Хот хөдөөд байх гэдэг чинь хүний нэг асуудал шүү дээ. Нөгөө нэг эсвэл бүр томилогдохгүй байж магадгүй. Шүүхийн хувьд бол одоо ийм том айц байна. Ер нь бол одоо бити дахиж одоо ийм хөдөлгөөнд янз янз юм гараасаа гэж. За манай арилдын доктор бол яг яах вэ гэдгийг жоохон дээр төвшөнд ярьж одоо үргэлжлүүлж ярих байх. Би зөвхөн өөрийнхөө мэрэгжлийн хувьд энгийн нэг ганц жишээн дээр би асуудал яах ёстой юм бол гэдэг ярил л та. Өнөөдөр ингээд нэг юм тохиолдол ярьж дэрж байгаа байхгүй. Гэртээ бас мөнгө холгаад алдчихсан юм л да. Юмд явцаа буурна мөнгө ингээд мөнгө аяг заяа баах юм холгаад алдчихсан. Цагдаа дуудлаа ярьж үзлэг хэлээ дараа байцаад ирсэн. За. Тэр юу мөнгө вэ? Одоо манай компани мөнгө зүг. За компани юу идэг вэ? Тэр компанийга тайлан баланс аваад тэр. Үгүй ч юм алдсан хулгайчиг олоод өгснээс биш те. Тэр мөнгийг яаж олсон? Тэр компани шалгалт малгалт ийм огт юм. Энэ бол ийм жижиг жишээ юм шиг л бизнесийн бүгд хамаатай. Одоо хард хичнээн олон бизнесмен баригдсан бай. Хичнээн олон амьдралгүй болсон бай те. Тэгэхээр хууль гэж юм чи ингээд дандаа сахиулах процесс нь хүний эрхтээр ингээд тулгуурлаа явдаг. Бариад хорчдаг, гадагшаах эрхийг хаадаг ч юм уу те. Эсвэл одоо ингээд ямар нэг байдлаар ингээд эрхийг хязгаарлаа л ингээд яваад иддэг. Энэ болгонд хүн ингээд цочирддаг, айдаг. Ерөөсөө бид нар хуулийнхын системийг одоо би нөгөө доогуур төвшөнд нэрээ гэдэг нь тэр. Бид нар хууль сахиулах байгууллагууд одоо зөндөө олон байгууллагууд байна шүү дээ, ганцхан цагдаа биш. Энэ байгууллагын үйл ажиллагааг ингээд сайжруулад энийг замбраа наага алдсан байгаа юмыг засах нь бидний бүр тэр том тогтолцоо байгаа их үндэс болох болов уу гэж би хувьдаа боддог шүү. 12 оны сонгуулийн өмнө бол лав 7 аймгийн засаг дарга тий. За их хурал нэр дэвшгээр одоо хүсэлтээр хэлжсэн 10 хэдэн хүн дээр бол одоо ийм тохиол гарсан. За тодорхой намуудыг ч гэсэн одоо оруулах гэж. Зүгээр энэ яг нэг тооноосоо илүү шүү дээ. Утга агуулга нь одоо яг зүгээр нэг телевизээр гарч байгаа учраас манай нэг мафта кинонууд гардаг шүү дээ. Тэгээд чи ийм хийхгүй бол гэд ихнэр хүүхдийг барьцаалцдаг. Тэ эсвэл өөрийг нь барьцаалцдаг. Тэгээд тэ тэрэнд нь бол нэг төрийн байгууллага цагдаа шүүх ингээд бүгд ингээд нэг сүлжтэд орцсон байдаг. Яг л тийм процесс. Товчхон хэлэх юм бол Монголд бол ер нь сонгуул өөрөө тийм мафийн маягаар тэ хэнийг оруулахгүй ерөөс төрийн байгууллага дунд нь утгалтж хагаад хийдэг болцсон. Өөрөөр гэмт хүлэглийн захиалгыг төр гүйцэтгүүлээд ирэхээр л тэр бол маф гэж нэрлэж байгаа байхгүй юу. Гэмт хэргийн бүлэгэл төртэй ямар нэгэн холбоогүйгээр хийгээд ивэл энийг бол илүү маф гэхээсээ илүү гэмт хэргийн бүлэглээд энийг бол бариад авчдаг. Тэгэхээр өөрснөө их хурлын гишүүд нөлөөлдөг, тэ цагдаад нөлөөлдөг, шүүгчд нөлөөлдөг, төрийн байгууллагууд нөлөөлдөг. Тэгээд өөрснийхөө өссөн шийдвэрийг гаргах хэмжээнд ажиллаж ивэл энэ бол мафчсан төр гэж нэрлэж байгаа юм л да. Тэгэхээр манай бол энэ байдлаа ер нь засахгүй бол их хэмзэг болж байгаа. Энэ бол өөрөө төрийн ямар нэгэн ийм процесс шинээр дандаа дараа нь жишг болоо явчихдаг байхгүй. Тухайн үедээ их сайн юм санаж ч юм уу хуулийг нэрнгэсээ сахиулах гэж хийсэн байж магадгүй. Гэхдээ дараа нь хэн нэгэн одоо тэр чинь буруугаар ашиглах нь гараад ирэх юм бол айгүй амархан боллоо шүү дээ одоо. Зүгээр одоо дургуугүй өргөсөн хүнийг бол 6 сар суулгаж хагаад бүх юмыг шийдчихэд гаргаад уушлаарай гэж хэлээл явуулчихна. Тэ эн чинь бол өөрөө Монгол улсын яг төр гэж байх үгүй юу гэж тэ нэг мөнгөтэй хүн эсвэл нэг одоо гэмт хэргийн бүлэглэл эзлэхэд бол их хэмзэг болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зүгээр нэг хувь улс төрчийг чадж байгаа асуудал бол биш л дээ. Тэгэхээр энэ учраас жоохон эмзэглэдэг. Оролцогчид маань бүгдээрээ 1 минутанд багтаагаад өөрсдийнхөө саналыг нэг хэлнэ үү. Монголд эрх зүй төр байдгүй гэж ярьсан. Арчлал байна уу гэдгийг эхлээд бид нэр ярьсан. Арчлал бол байгаа. Өнөөдөр бид нар ингээд ширээ тойроод ингээд үзэл бодлоо чөлөөтэй хэлээд хоорондоо хэрэлдээ сууж байна гэдэг бол ардчлал байгаагийн хамгийн тод жишээ. Арчлал бол байгаа. Би нэг юм хөсмөр байна. Манайхан бүгдөө наманч тэр, иргэдэнч тэр, одоо энэ сэхэтэнгээд байгаа бүлэглэнч тэр туйлширхаа болчихооч л гэж гомроо.
одоо нэг хүн урсгал сөрөө тавих гэж бол бүгдөө сөрж тавих гэдэг юм муухай юм бол ерөөсөө биш. Бидний гол хийх ёстой юм бол хаана тэр асуудал гараад байгаа. Тэр асуудлыг нь шийдчихэл гэдэг дээрээ төвлөрөх ёстой маа. Тэгэхгүй тэгээ ийм асуудал байгаад байгаа учраас Монгол улс сүрлээ, Монгол улс байхаа боллоо. Энд чинь одоо ингээ бүгдөө байх гэж хүмүүсийг ч айц давтуулаад өөрсдөө ч ингээд хямраад ингээд шаардлага өрөөс байхгүй. Тэгэхээр хүн болгон өөр өөртөөхөө урдаа байгаа ажлыг маш сайн хийх ёстой маа. Жишээлбэл тэр шүүгч гэдэг хүн яагаад шүүгч байх ёстой юм? Тэр хүн яг ямар зарчмаар яаж ажиллах ёстой юм гэдэг маш сайн ойлгоод сэтгэл зүйнхээ хувьд, биеийнхээ хувьд одоо тэр хараат бус байх тэр бүх юм хангачаад ерөнхийлөгч нь ч вэ, хин ч вэ үгүй гэж хэлж чаддаг л байх ёстой. Тэгэхээр монголчууд зарим тохиолдолд үгүй гэж хэлж чаддаг байх ёстой. Бид нар нэгдүгürt ихэнхдээ үгүй гэж хэлж чаддгүй гэсээ болж хоёрдугаарт хит туйлширдгаасаа болж дандаа асуудлыг одоо хүндрүүлж хэцүү болгож муухай болгочдөг. Эрх зүй төр бол манайд онлын хувьд бол байгаа. Маш сайн манай хууль ер нь их мундаг хуулиуд өгдөг шүү дээ. Энийг бид нэр практик дээр хэрэгжүүлэхдээ тэр процесс дээр нь гараад байгаа алдаануудыг л зарчих ёстой асуудал юм аа. Тэгээд энэ ийм алдаа байгаа учраас Монгол улс сүрээд одоо дампуураад бид нар одоо аим шиг нийгэмд амьдраад ингээ өнөө маргаашгүй өгөх гэж байгаа ойлголт юусоо биш ээ. Энд чинь засч болох ёстой юмнууд. За баярлалаа. За яг нөгөө байгаа байхгүй гэдэг өөрөө тийм бас их маргаантай асуудалтай тий. Одоо янз янзаар л хэлж бол. Жишээ нь одоо нэг савта цэвэр ус руу сүү хийчихэд одоо цэвэр ус байна уу байхгүй юу гэж асуувал бас байгаа ч гэж хэлэхэд зүү байхгүй ч гэж хэлэхэд зүү ямар ч сүүтэй цэвэр ус байгаа л байх тий. Тэр шиг ардчил ч гэсэн өөрөө ямар нэгэн байдлаар эрх баригчт нь өөрснөө ардчлалынхаа эсрэг, эрх зүй төрийн эсрэг юм хийгээд байгаа ийм нөхцөлд бол бас байна ч гэж хэлэхэд зүү байхгүй ч гэж хэлэхэд зүү тий. Замын хөдөлгөөн дээр бүгдээр ихэнх нь нэг хоёрыг нэг замбраатай сайхан явж хахад энэ талаар нь машинууд ингээд өмүүлээд байвал тэрийг одоо замын хөдөлгөөн замбраатай байна гэж хэлэхэд зүү замбраагүй байна гэж хэлэхэд зүү шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө зүгээр ингээ харахад бол зүгээр бид нар бол энэ ч бас нэг улс орноо сайхан болоосоо эрх зүй төрөөтэй байгаасаа жинхэнэ арчилтай байгаасаа гэж ингэж өсч мөрөөдөл тэрнийхээ талаар өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж гин гэж ойлгож байна. Ер нь засах юм их байна. Ялангуяа одоо эрх барьж байгаа хүмүүст те үндсэн хуулийн цэцээр оролддог, сонгуулийн хуулиараа оролддог, тоглоомын дүрмээ өөрчилдөггүй байх нь өөрөө тунгалаг те сайхан арчил эрх зүй төртэй болох л одоо шинж. Харамсалтай нь одоо даанч тэр шүүлтүүрүүд нь бүгдээрээ байхгүй байгаад болохоор бид нар бол жоохон эмзэгж одоо янз янзаар бол хандсан байж магадгүй гэж хэлж байна. За баярлалаа. За баярлалаа. Зэрэгөө. Миний харж байгаа нэг хоёр юм зарчмын асуудал баг шиг. Миний хувьд бол зүгээр зарчмын асуудал харагдаад байна. Тэрний үгээр өнөөдрийн хувьд бол бид нар яг үндсэн хуулийнхаа тэр хүний эрх чөлөө, арчлалын яг тэр хамгийн үнд суур болсон хэдэн зарчмуудаа бол элдв энэ дайралтаас хамгаалах нь чухал болсон байна. Дараадаг нь тэглээгээд өнөөдөр жишээл арчлал огт байхгүй болсон ч бас биш. Мэдээж хэрэг байгаа. Үндсэн зарчмууд нь хуулиндаа байна, үндсэн хууль нь өөрчилж байна. Өнөөдөр бид нар ингээ ярьж байгаа сууж энэ арчлал байгаа л гэсэн үг. Тэгэхдээ ийшээ энэ ирж байгаа энэ дайралтыг зогсоох ёстой. Энээс хамгаалах ёстой. Нэгтгэх юм бол. Зүгээр би энэ дээр бол зүгээр зориуд энэ нэг зүйл онцолж илээ гэж юу гэж бодоод байгаа. Тэгэхээр жишээл Эрдэнэжим хэлж байна л эрх баригчд гэдэг. Шударгаас эрх бариагүй юм болов. Эргээд би энэ асуудал бас зориуд ормоор байна. Өөртөө таархлаар өөрийнхөө хэрэгцээнд нийлүүлэх болохоор өөр эрх баригчд гэж ярьж шүүмжилдэг. Засаг дүр бүрдүүлээд засаг дүр авч явах болохоор өөрөө засгийн газрын бүрэлдэхүүнд нь ороод эрхлээ байгууллага явуулдаг. Ийм зарчимгүй байр суурь бол илүү. Хэрвээ өнөөдөр ийм асуудал байгаа. Үнэхээр энэ ингээд цаашаа явах ёстой, энийг хамгаалах ёстой гэж үзэж байгаа бол зарчим байр суурь нэг талдаа гараад илэрхийлээд явах нь зүйтэй гэж би боддог. Өнөөдрийн сонгуулийн хууль дээр би энэ үндсэн хууль арчлал гэдэг асуудалтай энэ сонгуулийн асуудлыг хольж утгаж ярьж штэ тий. Мэдээж зэрэг үндсэн хуулийн цэцэн энэ гаргаж байгаа шийдвэр нь өөрөө одоо устын нөхцөл байдалтайгаа ер нь үндсэн хуулийн зарчимтайгаа хэр нийцэж байгаа гэдэг ганцхан үндсэн хуулийн цэцэн гişүдж биш. Бүх тэ Монгол улсын иргэд бүгдээрээ өөрсдийнхөө дүгнэлтийг хийх эрх нь бол чөлөөтэй. Тэгэхдээ энэ сонгуулийн хуультай холбоотой энэ заалтуудыг одоо өнөөдөр өөрт нь таалагддаг учраас янз янзаар тайлбарладаг. Тэрийг эргээд том дүгнэлт болгож гаргадаг ийм юм бол дэмий. Харин яг өнөөдөр байгаа бодит асуудал. Үндсэн хуулийн цэцэн дээр даргаыг огцруулдаг асуудал. Хүний эрх зөрчигдөж байгаа асуудал. Тэр хэллээ шүү дээ. Сонгуулийн өмнө аваач шорон гямданд хийчдэг асуудал. Одоо юу гэдэг өөртөө таалагдахгүй хүмүүсийг хуулийн хэлтэн байгууллагуудаар янз янзын байдлаар шоглцдог асуудал тийм. Энэ бол байна. Энийг бол үнэхээр одоо авч үзэх ёстой, шалгах ёстой, хуулиар бичүүлэх ёстой гэдэгт бол санал нийлж байна. Арчлалыг Winston Churchill их гоё хэлсэн байд. Энэ бол хамгийн муу систем.
Гэхдээ хүн төрөлхтний олсон өнөөгийн байдлаар олцоод байгаа хамгийн одоо байгаа сайн систем нь л энэ. Би тэгээд Черчиллийг дараа нь ингээл Монголд арчлал яаж өрнөж байгааг харахад яагаад тэгж хэлсэн нь айгүй ойлготой. Эн чинь өөрөө айгүй их дутагдaltaй. Айгүй их асуудалтай систем байгаа байхгүй. Энэ дотор хичнээн олон шудраг бус худалч болсоод шудраг хүмүүсээс илүү амьдрах боломж энэ систем өөрөө олгож байна. Америкийн нэгдсэн улсад ч гэсэн тэр нөгөө Ponzi scheme гэдэг энэ 2009 онд нэг нөхөр баригдсан шүү дээ. Хэм блэ? Тий. Тэр чин тэр систем дотор асар том хэмжээний хууралт те заллин хийгээд өөрөө маш их баяжаад тэнд хичнээн хүмүүсийг тий Madoff тий өөрөө хичнээн хэмжээний ашиг олоод мөнгө хийгээд цаанаа хичнээн хүнийг хөлдөөч ирээд хохирох боломжийг Америкийн тэр арчилсан систем чинь бий болгоцсон байгаа байхгүй. Тэгвэл тэглээгээд Америкууд манайд арчлал алга байна гэж яриаггүй. Бүр л гайхалтай юм яри. Бараг 1960-ад оны хүртэл Америкт арсны өнгийн тогтолцоо чинь байсан шүү дээ. Тэгвэл Америк өөрөө арчлалын их орон гэж өөрсдөө ярьж байгаа. 200 жилийн түүхтэйгээ түүнээс 60-ад оноос хойш 40-50 жилийн түүх ярьдгүй байхгүй. Би энийг юу гэж хэлэх гээд байна гэхээр би энэ болж байгаа завхаарлыг өмөрөх гээд байгаа юм биш ээ. Гэхдээ бид нар юма нөгөө энэ завчин байна шүү өөрөө хөвөөд яваад байна. Тэгэхгүй зав байхгүй байх гэх юм бол энэ өөрөө маш том аюулыг араасаа дагуулж байгаа байхгүй. Миний нөгөө хэлээд байгаа хэрв тэр байхгүй юм бол энийг засах арга хэрэгсэл чинь бол огт өөр юм штэ. Дэндүү том нөгөө шумуул алах гээд энэ их бүү авчир тавиад байгаа юм шиг болоод байгаа. Тэгэхээр би энэ эрх мэдэлтэй өөрсөндөө авилга авчаад улаан цайн ард түмнийхээ өмнө өөрсөндөө өршөөлийн хууль батлах гээд байгаа хүмүүсийг ерөөсөө өмөрч яриаг. Энэ ард иргэд чинь хуулиа мөрдөөд дагаад яваад байгааг нь ярьж байгаа байхгүй. Эн чинь арчлал байгаа. Энэ хүмүүс арчилсан зарчмаар амьдраад байгаа. Хэсэгхэн хүмүүс амьдрахгүй байгааг өөрчлөх ёстой. Би түрүүнээс хойш тийм учраас сайн хүн дугуй байж болохгүй энэ юмнуудаа ярьж явах ёстой гэж байгаа. Гэхдээ ярихдаа буруу юм руу уриалвал юутэй хийтэйгээ энэ чинь тоглоом биш байхгүй. Нийгмийн энэ тоглоомоор одоо нийгмийн энэ харилцаанд ороод альва юмыг ярьж байгаа бол би жишээлбэл хувьсгал, хүчирхийлэл бүгдийн үнцээр нь эргүүлнэ би юм хийцэн ш дэмжиж чадахгүй. Арчилсан зарчмаар юмаа өөрчлөх хэрэгтэй. Буруу юмнуудыг засах хэрэгтэй. Тийм боломж биднэрт байгаа. За баярлалаа. Саяын тэр нэг Америкийн лоурчин нөхрийн жишээ ярьсан чинь тэр зурагт үзчихсэн чинь нөхдөд нэг куклтэй хийчих. Эрзийн нэг хажилтаа дүүжилдэг алхахтай. Холигтоос нөхдөд зарж байгаа байхгүй. Нөхдөд ингээд чи намайг хуурсан ингээд зодод тайвширдаг. Тэгээ одоо ч манайд нэг юм биш. Замын хөдөлгөөн яг нөгөө тэр болон камер жаагүй цагдаа нар газар болгонд байхгүй учраас дөрөв зөрчсөн нөхдүүдийг зургийг аваад тэгээд нэг замын цагдаагийн хаяг руу ингэж явуулаад эргүүн тэрэнд айгүй бахархалтай байгаа байхгүй. За яг энэ шиг бид нар хуулийг их баг гэлтгүй те. Тэр эцэг хууль, үндсэн хуулиас хавуулаад доод түвшинд өдөрт мөрдөг тэр хуулиудыг зөрчихсдгийг нэг ялангуяа эрх мэдлээрээ эд хөрөнгөөрөө ааглан энийг зөрчихсдгийг бүгдээрээ жигшээд сурцгаая л гэж. Товчонд. Бид нар жигшээд л байх юм бол энэ муухай байна, энэ буруу байна гэж энэ дотор юм байгаа л ах юм бол энэ бол үр дүнд хүрнэ. Яагаад гэвэл бид одоо би бас энд хэлж байгаатай цогтодороотой маш санал нэг байгаа юм. Бид Лив, Сир, Украин болж болохгүй. Бидэнд энийгээ зохицуулах Монгол хүний ухаан юм хангалттай бий. Тийм ээ. Тэгэхээр бид энэ болгоныг жигшиж, бурууд нүд хурц байж тэгээд энэ бүх зүйлүүдийг өөрчлөх ёстой хаа л гэж. За баярлалаа. Тулгаа. Тэр түрүү хэллээ шүү дээ. Арчлал байсан үгүй байсан. Тэгтээ анхааруулад байгаа юм. Та хэллээ шүү дээ. Буруу юмны хажуугаар чимээгүй байж байгаа нэг хүн байхад л тэр буруу юм бол бүх нийт нөлөөлнө гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр бид нэгэнт одоо мэдээлэлд ойр байж байгаа ямар нэгэн байдлаар
та бүгдээрээ одоо та бол одоо намынхаа өдөртөх гэдэг юм. Бүгд ямарсан тодорхой хэмжээгээр энэ шийдвэр гаргаж байгаа нөхдүүдийн үйл явдлыг хажуунаас хараа байж шít. Тэгж байгаа тохиол бид нэр үнэн зөвийг хэлэхгүй бол өөр хэлэх хүн байхгүй. Тийм учраас таны санаа бол яг зөв. Бид нэр мэдснээ бусдад түгээх хэрэгтэй. А ингээд хүн болгон мэдсэний дараа энд бол хувьсгал болох хэрэгтэй. Тэгээд тэр хувьсгал нь ямар хувьсгал байх хэрэгтэй вэ? Таны хэлдэг буруу юм байвал бүгдээрээ мэдээлдэг ийм хувьсгал байл. Зааварчгүй хэлээд байгаа шүү дээ. Нөгөө буу барьснараа хувьсгал биш. Хувьсгал гэдэг бол өөрөө маш том одоо сэтгүүн өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг хий. Энийг сая жишээлбэл эрх хөрөгчд хийх гэж оролцсон шүү дээ. Үндсэн хуулийг ердөөсөө нөгөө хуулинд заасан бүх заалтыг зөрчиж жагаад үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдлоо нэг. Тэгээд бямсрангоос ихсүүлээд энэ зүтгэлтүүд бүгдээрээ хэллээ шүү дээ. Наа чин бол одоо хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байгаа хэлбэр шүү. Үндсэн хуулийг өөрчилж. Тэгэхээр үндсэн хуулийг өөрчилсөн тохиолдолд хувьсгал гарлаа гэж тооцох хэрэгтэй шүү дээ, тийм үү? Түрүүнд Германы судлаач гэсэн гэдэг хэлж. Тэгтэл чин үндсэн хуулийг чин зөрчөөд байхад чин бид нар чимээгүй суугаадгүй одоо яах вэ? Одоо тэгцэл юм байгаа зүгээр. Үндсэн хуулийг манжаах хэвээр цэцэн хоёр өөр шийдвэр гараад байхад бид нар чимээгүй за одоо тэгэл гараал үсттэйгээ суух юм бол цаашаа яах юм бэ? Хэн дуурах юм бэ? Хэн ярих юм бэ? Тэгээ энийг ярихлаар ямар нэгэн байдлаар нөгөө өөрсдийнхөө хариалагддаг нам өчтөр татж бити ойлгоо. Би энийг хэлж байгаагаар ман намын хүмүүсийг бүгдийг хэлээгүй. Ан намын хүмүүсийг бүгдийг хэлээгүй. Одоо энд сууж байгаа, их хурл сууж байгаа ан ман одоо альч намын нөхдүүд маань, гишүүд маань яг энэ булхааг бас мэдгүй явж байгаа байхгүй. Тэгээд яаж нэхлээр тэр дээр нь суусан цөө хитэн нөхдүүд бид нар хэлдэг манангийн олигарх бүлэглэл гэж хэлдэг. Үнэхээр л тийм шүү дээ. Монголын баялагийг цөөхөн хэдүүлээ хувааж авах гэсний төлөө тэмцсэн хүнээ нөгөө цаазын тавцан дээр аваадсан шүү дээ. Тэгээ өөрөө өөрийгөө хамгаалъя би чинь юм хийгээгүй өмгөөлөгч аваад гэхэлэр өмгөөлөгч нар нь хайгаа зүхтаад байна шүү дээ. Энэ юмыг л бид нар засахгүй бол тэгээд тэмцэн хүнийг далд хийж чадж байгаа юм чинь зүгээр нэг дэлгүүрийн хөдөлгч гэдэг юм уу дургу хөргсөн муухай харсан өнөө зүгээр аваад мянгаар нь хийж байгаа. Бид нар тэрийг харж чадахгүй байгаа учраас өөнд ганцхан энэ хүн байна гэж ярьдаг. Ганцхан хүн биш. Ганцхан тохиол биш байхгүй. Тэгэхээр энийг л хэдүүлээ засахын тулд бид нар бүгдээрээ ингэж ярих хэрэгтэй юм байна. Нී нүгүү одоо за одоо айж нэмэж нэлгээр ярьж ижил хэдүүл нэг очаасаа гэж ярьдаг. Тэгжээж л энийг өөрчлөх юм байна. Тэгжээж бид нар энэ арчлаа авч үлдэх юм байна. Тэгжээж энэ эрх зүйн төрөө авч үлдэх юм. Тэгэхгүй бол одоо нэг сонгуул хоёр сонгуулийн дараа бол үндсэндээ Монголд хэн их хурлын гишүүн болох уу, хэн хууль тогтоох уу, хэн хууль хэрэгжүүлэх үү, хэн шоронд орох уу гэдгийг ганцхан хүний үзмжээр шийдэх ийм л юм явах гэж байна. Энийг л засъя гэж. Баярлалаа. За ингээд үзэгчтэй өнөөдрийн сэдв маань Монголд эрх зүйн төр бий юу гэж сэдвээр бидэд ярилцлаа. За нэвтрүүлгээ сонирхолтой болгох үүднээс бас нэлээ өдөн хатгсан асуултууд тавилаа. Тэгээд зорилготой ч хүрэх шиг боллоо. Тэгээ ер нь миний зүгээс модераторын хувьд дүгнэлж хэлэхэд бол ардчлал гэдэг нь бол аль нэг очиод хүрээд зогсчдөг цэг биш юм аа. Энэ бол урт хугацааны процесс. Энэ бол бас их зориг шаардсан тэмцэл юм. Тэгэхээр тэмцэл үргэлжилсээр баярлалаа үзэгчдээ.